Сайн байцгаана уу? 2 дугаар ангийн математикийн хичээл эхэлж байна. Бид өмнөх хичээлдээр үйлдэлийн аль нэг мэдэгдэхгүй гишүүнийг бусад гишүүдээр илэрхийлэн утгыг олох арга суралцсан. Өнөөдрийн хичээлдээр өмнөх чадвараа баттгах хичээл байгаа. За тэгэд өнөөдөр хамгийн чухал нь хүүхдүүдээ илэрхийллийг үнэн байлгах, тэмдэг, тоог олоод түүнийгээ маш сайн тайлбарлаж унших арга суралцах учраас багшийгээ дагаад тайлбарлан давтан унших юм шүү. За ингээд нэгдүгээр тасгалаа ажиллая. За энд хүүхдүүдээ багш нь энд илэрхийлэл бичсэн. За энэ илэрхийлэлд юу харагдахгүй байна вэ? Сайн ажиглаарай. За тэмдэгтээ бичээрэй нэгдүгээр тасгалаа. За 7 ба 8-ын дунд ямар тэмдэг байвал 56-тай тэнцүү болох вэ? 36 ба 4-ийн ноогдур байна. За тэгвэл 9 энэ шар дөрвөлжинд ямар тэмдэг байх вэ гэдгийг дэвтэрдээ бичье. За дэвтэрдээ бичснээ тулгая. Үржиг тэмдэг байна. За хуваах үйлдэл 36 ба 4-ийн ноогдур 9 байна. За энэ тэнцүү тэмдэг бичих байсан байна. За одоо хүүхдүүдээ үйлдэлийн гишүүдээ нэрлэе. За 7, 8 үржиг үйлдэлийн үржигдэхүүн, үрживрийн утга нь 56. За хуваах үйлдэлээр 36 хуваагч нь 4 байна, ноогдур 9 байна. За одоо эндээс бид нар өмнөх хичээлдээр үзсэн үржих үйлдэлийн үржигдэхүүн мэддэхгүй байхад үрживрийг нөгөө үржигдэхүүнд хувааж олдог. За энд хуваах үйлдэлийн хуваагдагч мэддэхгүй үед ноогдвор хуваагчийг үржүүлж олдог. За үржих үйлдэлийн бид нар энд үржигдэхүүнүүдийн байрыг солиё. 8-ыг ихэндээ бичье. Үржих нь 7. Тэнцүү 8, 7, 56. 8, 7, 56. За тэгвэл эндээс хүүхдүүдээ үржих үйлдэлийн хувьд үржигдэхүүнүүдийн байрыг солиход үрживрийн утга өөрчлөгддөггүй. За бид үржих үйлдэлийг өөрөөр уншиж болно. 7-ог 8 дахин ихсэхэд 56. 7 ба 8-ын үржвэр 56. Мөн 56 нь 7 ба 8-ын үржвэртэй тэнцүү байна гэж уншиж болно. За одоо энд болохоор хуваах үйлдэлийн хуваагдагч мэддэхгүй тохиолдлыг бид нар бодсон. Одоо 9 ба 4-ийн үржвэр 36 байсан. Тэгвэл одоо хуваагч мэддэхгүй тохиолдолд яаж олох вэ гэдгийг ярилцъя. За хуваах үйлдэлийн хуваагч мэддэхгүй тохиолдолд хуваагдагчийг ноогдворт хувааж олно. За 2 дугаар тасгал бид арай өөр тасгалыг ажиллая хүүхдүүдээ. За түүний тулд дэвтэртээ шугам харандагаа бэлдээд хүснэгт зурх байгаа. За хүүхдүүдээ хүснэгтийг дэвтэртээ зураарай. 1 см-ийн талтай 4 квадратыг дэвтэртээ зураад квадрат ус бүрийг 4 тэнцүү хуваагаарай. Квадрат дээр дараах тоонуудыг бичье.
За хүүхдүүдээ та бүхэн квадратаа зураад тоонуудыг бичсэн байгаа. За тэгвэл квадратад тоод бичсэн үүнийгээ бид нар тоот тор гэж нэрлэдэг. Энэ тоот торонд зарим тоонууд орхигдсон байгааг хүүхдүүдээ харж байна. Ингээд орхигдсон тоог олъё. За дэвтэртээ нөхөөд бичээрэй хүүхдүүдээ. За хүүхдүүдээ багш нь мөн самбарт тоот тороо хийгээд тоог бичиж байгаа учраас та бүхэн хараад бичиж аваарай. За хүүхдүүдээ бичээд дууссан бол одоо хоосон нүдийг нөхье. За эхний дүрсээр сайжиглаарай. За 4 ба 5-ын тооноос энд 20 гэсэн тоо гарсан байна. Энд ямар үйлдэл байх вэ хүүхдүүд вэ? За үржүүлэх үйлдэл хийсэн байна тийм ээ. За 4 ба 5-ын үржүүр 20. За тэгвэл одоо багны дагуу харъя. 4-ийг хэдээр үржүүлвэл 32 гарах вэ? Бид нар яаж болох вүлээ? 32-ыг 4-т хуваана. Ингээд 4-ийг 8-аар үржүүлвэл 32 гарах нэ. За дараа нь 5-ыг хэдээр үржүүлвэл 15 гарах вэ? 5-ыг 3-аар үржүүлвэл 15 гарна. За хүүхдүүдээ энэ аргаараа тоот торын гадна бичигдсэн тоон үржүр байна уу, нийлбэр байна уу, ялгуур байна уу, ноогдур байна уу гэдгийг хараад бид бүхэн эдгээр тоот торыг нөхлөө. Та бүхэн нөхсөн өөрсдийн нөхсөнтэйгөө багшихыгээ сайн тулгаж хараарай. За хүүхдүүдээ 3 дугаар дасгал өгүүлбэртэй бодлогоо бодъё. За хүүхдүүдээ бодлогоо бодохын тулд багшийн ширээн дээр өндөгний 50-р өндөг байна. Багш нь 50-т өндгийг өрсөн. Энд нийт хичнээн өндөг байна вэ гэдгийг олъё. За түүний тулд өндгөө зургаар илэрхийлье. Энд бид нийт өндөгний тоог олно. Нийт өндөгний тоог олно. За үүний тулд эхлээд зургаа багцалж харуулъя. За хүүхдүүдээ та бүхэн өндгөө 100 дугуй дүрсээр дэвтэртээ зураад багшигээ дагаад хийгээрэй. Бас өөрөөр багцалж болно. Багш нь багны дагуу багцлая. Ингээд 4 багц оллоо. За түүнийгээ хүүхдүүдээ загвараар харуулъя. 4 хэсэг гэдгийг загвараар харуулъя. За үүнийг дагаад дэвтэр дээр зуръя. 4 хэсэг учраас 1 2 3 4 гэд хуваалаа. За нэг хэсэгт 3 өндөг байна. Тэгвэл 50-т нийт хичнээн өндөг байсан бэ. За үүнийг яаж олох вэ хүүхдүүдээ? Хэсгийн тоон 4 байна. Нэг хэсэгт ноогдох тоон 3. 4 3-ийн 12 өндөг. 4 3-ийн 12 өндөг. За тэгвэл 50-т нийт 12 өндөг байсан байх нь. За дараагийн тасгал дээр хүүхдүүдээ энэ бодлогоо арай нөхцөлийг нь өөрчилж бодъё.
4 ба 3-ын үржвэр 12 байдаг гэж бид оллоо. Нийт тоо 12. За тэгвэл дараагийн бодлогыг бодохын тулд багш нь дахиад нэг өөр 50 байна. За энэ 50-т та бүхэн сайн хараарай. Нэг 50-т 6-гаар өрхөөр байгаа. Тэгвэл нийт 12 өндгөө 6-6-гаар өрөх юм бол нийт хэдэн игнэнд өрөх вэ? За тэгвэл игнэний тоог олохын тулд бид нар мэддэхгүй байгаа дөрвөснээр тэмдэглэе. За нэг игнэнд 6-6-гаар өрье. За энэ тэнцүү илэрхийллээ уншиж үзье. 4 ба 3-ын үржвэр нь хэд ба 6-гийн үржвэртэй тэнцүү вэ? За энийг тэмдэгтдээ бичээрэй хүүхдүүдээ, тэнцүү илэрхийллийг тэмдэгтдээ бичээрэй. За хоос нь дөрвөлжин тохирох тоог бичээ. За хүүхдүүдээ та бүхэн хариуг олсон ба. За тэгвэл 2 ба 6-гийн үржвэр 12 байх нь. Тэгвэл 2 ба 6-гийн үржвэр нь 4 ба 3-ын үржвэртэй тэнцүү. Үржвэрийн утга нь 12 байх нэ. За 5 дугаар дасгалыг ажиллая хүүхдүүдээ. 5 дугаар дасгалыг ажиллахын тулд багш нь энэ 50-т өндөг өрсөн байна. Сайн хараарай хүүхдүүдээ. Нэг мөрөнд хэд байна? Багны дагуу харахад хэд байна сайн хараарай. За тэгвэл энд та бүхэн сайн ажигласан бол за нэг мөрөнд 5 өндөг ингээд 4 игнэнд өрсөн байсан. Тэгвэл нийт өндөгний тоог олъё. Игнэний тоо 4. Нэг игнэнд 5 өндөг байдаг бол за 4-5-ын хэд вүлээ хүүхдүүдээ 20 байдаг. За 20 өндгөө 2 игнэнд өрөх юм бол нэг игнэнд хэдээр үрж болох вэ гэдэг тэнцүү илэрхийллийг зохиогоорой. За хүүхдүүдээ энэ мэддэхгүй байгаа тоо нь хэд байх вэ гэдгийг сайн бодъё. 2-ыг хэдээр үржүүлэхээр 20 гардаг үлээ. За зүйтэй 10 байх ёстой. 4 ба 5-ын үржвэр 20, 2 ба 10-ын үржвэр 20. Энэ хоёр үйлдэл нь хоёр тэнцүү үржих үйлдэл байна. За хүүхдүүдээ өмнөх тэнцүү илэрхийллээс багш нь нэг тэмдгийг солисон байна. Сайн анхаараарай. Тийм. Тэнцүүгийн тэмдгийг өөрчилж өөр тэмдгээр солисон байна. Өмнө бид нар хоёр илэрхийлэл тэнцүү байсан бол энд 4 ба 5-ын үржвэр нь 2 ба хэдийн үржвэрээс ихвэ гэд тэнцүү биш илэрхийллийн хувьд бид нар энд тоог нөхөж бичих ёстой байна. За дэвтэрдээ дагаад бичиж энд хэд байх вэ хүүхдүүдээ бодож үзье. Тэгэхээр 20-оос бага тоо байх ёстой тийм ээ. 2-ыг хэдээр үржүүлвэл 20-оос бага тоо байх вэ? За хамгийн ихний 1 байж болох юм бэ? 1 гэж тавилаа. За тэгвэл одоо уншиж үзье. 4 ба 5-ын үржвэр нь 2 ба 1-ийн үржвэрээс их. За одоо эндээс уншъя. 2 ба 1-ийн үржвэр нь 4 ба 5-ын үржвэрээс бага гэсэн тэнцүү биш илэрхийллийг бид үүсгэж бодлоо. За одоо дараагийн тасгал дээр хүүхдүүдэд баттгаад хүүхдүүдэд дэвтэртээ дугаараа тавиад багштайгаа хамт дагаад хийгээрэй. За энэ хоёр илэрхийллийг үнэн байх тоог нөхөж бичье. За дэвтэртээ бичээрэй. Уншиж үзье. 7 ба хэдийн үржвэр нь 20-оос бага вэ? За энд 20-оос эхэлж уншъя. 20 нь 7 ба хэдийн үржвэрээс их вэ гэж уншиж болно. Багшигээ дагаад уншаарай. 30 ба хэдийн нийлбэр нь 7 ба 5-ын үржвэрээс бага вэ? За эндээс уншъя. 7 ба 5-ын үржвэр нь 30 ба хэдийн нийлбэрээс их вэ? За дэвтэрдээ бичээд тоог нөхөөрэй.
За багш нь энд 2 гэсэн тоог нөхий. 7 2-ын 14 байдаг. Тэгвэл 14 нь 20-оос бага боллоо. За энд 7 5-ын хүүхдүүдээ 35 байдаг тийм ээ. Тэгэхээр 35-аас бага байхын тулд энд олон боломжтой. За багш нь аль нэг боломжийг бичээ. Та нар дэвтэртээ бүх боломжийг бичиж болно шүү. За 30 ба 4-ийн нийлбэр 34, 35-аас бага боллоо. За хүүхдүүдээ өнөөдрийн хичээл дээр бид бүхэн илэрхийллийг үнэн байх, тоо болон тэмгийг нөхөх 7 дасгалыг ажиллалаа. Ингээд өнөөдрийн хичээл дуусч байна. Гэрийн даалгаварт хүүхдүүдээ сурах бичгийнхаа номер 353, 355 дугаар дасгалыг ажиллаад багштаа үзүүлээрэй. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа.